Харааны бэрхшээлтэй иргэд зорчход зориулсан хөтөч зам эвдрэн хагарч бутарсан. За зарим хэсэгтээ тасалсан байдалтай удаж байна. Өнгөрсөн 10 дугаар сард хөтөч замаа засуулах зэргийг багтаасан хэд хэдэн асуудлыг шийдэж өгөхийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зүгээс шаардаж байсан хэдий ч ажил хэрэг бололгүйгээр өнөөдрийг хүрээд байна. Үзэгч таны харж байгаа энэ уулс зур бол харааны бэрхшээлтэй хүмүүс хамгийн их зорчдог уулс зур юм а. Энэ замыг өнгөрсөн онд шинжилсэн хэдий ч өвлийн улиралд халтаргаа гулгаа ихтэй харааны бэрхшээлтэй иргэд зорчход хүндрэлтэй байна. Харааны бэрхшээлтэй иргэд хөтөч замаар очихыг хүссэн газартаа аюулгүй бэртэж гэмтэлгүй явахыг хүсдэгч тэр хүсэл нь гунигт аялал болон төгсдгийг хэлж байлаа. Ингээд яваад үзэх үү? Та ер нь ингээд явж байгаа сэтгэлээсээ хуваалцаач. Ер нь явхад хэрэг. Одоо ингээд өвлийн цагт энэ цаас жоохон зас хялбалаа орцоход энд одоо зам байгаа эсхэр мэддэхгүй. Энд ингээд бүр таны зам ингээд тасарчлаа. Харин тий одоо энэ яг хаашаа явчих вэ? Энэ одоо яг юуруу боогоо явчих вэ? Харааны бэрхшээлтэй иргэдийн холбоо хаанл дүүрэгт байрладаг. За тус хөтөч замаараа энэ дүүрэг бусад дүүрэгтэй үйлдвэр жишээ болтгоо. Гэхдээ харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан зам нь тиймж сайнгүй байгааг дүрс бичлэгээс харж болох юм а. Дунд голын энэ бүс дээр хараагуучдын яг хамгийн их идэвхжлэлтэй явдаг тийм бүс учраас одоо явган замыг бүрэн солих ажлыг хийсэн. Одоо тэр маань л өөрөө явган зам болон товрууд хавтангууд нь бүгд ингээд нөгөө боломжгүй 70% илэгдэлтэй байсан учраас бүх солих шинжлэх ажлыг энэ жил ч гэсэн мөн судалгаанууд нь гарцсан хэсэгжил шинжлэх засварлах ажлууд бол мөн өөрсдөө хийгдэнэ. Манай улсад 11,800 гаруй харааны бэрхшээлтэй иргэн амьдарч байна. Тэдийг төлөөлсөн холбоо өнгөрсөн оны 10 дугаар сард засгийн газарт хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөрлөлт аюулгүй байдлын талаар шаардлага хүргүүлсэн ч өнөөдөр хүртэл үр дүнд хүрч чадаагүй байна. Өнгөрсөн 10 дугаар сарын 14-ний өдөр төрийн ордны баруун хаалган дээр хэвтэж их салыг зохион байгуулсан. За энэний дараагаар амар баясгалан дараах бид нэрийг хүлээж авч болсон Монгол Ардын намын кинсэг за халамжийн орон сууцыг ингээд хангаад өгөөч ээ. 3 тэрбум төгрөг гэдэг чинь маш бага байна. Энийг 30 тэрбум төгрөг болгооч ээ гэдэг нэг шаардлага тавьсан. Хоёрдугаарт энэ замын стандарт орж байгаа. За 3 дугаарт хараагүй хүмүүсийн үйлдвэрлэлт явуулах эрх. За тэгээд энэ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зээлийн асуудал гээд шийдэгдсэн асуудлууд бол байхгүй байна. Тэг байна. Харааны бэрхшээлтэй 11,800 гаруй иргэний шаардлага хэрэгцээг хизээ бид ойлгож тэдний аюулгүй байдлыг хангаж үндсэн хууль заасан эрхийг хизээ эдлүүлэх вэ гэдэг асуултууд хариулт хүрэлцээр байна. Ягуу хүний халдваргаатай замыг солиход нийслэлээс 46 тэрбум төгрөгийг зарцуулна гэсэн төлөвлөгөө байдаг. Харааны бэрхшээлтэй иргэдийн нүд болдог хөтөч замч багтах байх гэсэн найдлага байна.